За Монголын ард түмэн үнэхээр бас нэг нүдээ тэ бүлтээлгээд чихээ дэлдээлгээд бас энэ өнгөрсөн хугацааг бас марталгүйгээр тэ өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг харьцуулж нэг үзээсэй гэж би үнэхээр хүсэж байна. Яагаад гэвэл өнөөдөр ээлтэй хинч тэ яаж ч цэцэрхэж, цэмбэрхэж тэ гой ярьж тэ ингэж чадна. Өнгөрсөн хугацаанд тэгж ярьсаар л ирсэн шин. Гэхдээ тэр үеэс тэр сайхан одоо яриад байгаа зүйлээ бий болгоод бүтээгээд нутаг шуулаад, хоног шуулаад өнөөдөр сайн сайхан нийгэмтэй байх нь яс. Тийм боломжууд энэ хүмүүс зөндөө их байсан шин. Хичнээн жил төрд сууж байгаа хүмүүс үлээ. Тийм биз дээ. Тэгээ одоо төрд орж ирээд дөнгөж одоо ёстой уучраа мэдгүй одоо ингээд 2 дахь жилдээ ороод ингээд хүлээд явж байгаа манусын ингээл те ёс зүйн мас зүг яриад те. Ер нь бол ил шулуун байгаа бүхэн ёс зүйгүй гэж нэрлчээд өөртөө далтаа бузар булааг хийдэг, худал хувхаг хийдэг, хулгай зэлгийг хийдэг ийм л байсан шүү дээ. Тэгээ өнөөдөр харин ингээд бүдүүлэг үгэн дээр маш гоё те ингээд одоо реакцлаад цочирдоод бүр ингээд гинтхэн л одоо парламентын ёс зүйг ярих ёстой гэд цочид сэрж байгаа хүмүүст би маш их баяртай байна. Тэгээ энэнд бас би өөрийнхөө хувь нэмрийг оруулсандаа бүр бахархалтай байна. Яагаад гэвэл хизээч ёс зүй гэж юу юм бэ гэдэг тухай ярьж үзээгүй, бодож үзээгүй, энэний талаар хөөцөлдөж үзээгүй, хинч ёс зүйн хариуцлага хүлээж үзээгүй л төр зэсэг байсан. Өнгөрсөн бүх цагт. За бүгдээрээ маш сайн санацгаая. Өнгөрсөн парламент засгийн газруудад маш олон хулгайч нар байсан. Хулгайчтэй. Иргэний боломж, нэг иргэний ямар нэгэн боломжийг хулгайлжлаагаа бол тэр хүн хулгайч байхгүй. Гэтэл тэр хүмүүс яасан өнөөдөр сайд тэ өшөө том ингээд синтет залгаал явж штэ. Тийм биз дээ. Гэтэл тэр хүмүүст хизээч ёс зүйн хариуцлагын тухай ярьж үзээгүй. Сэтгүүлч нар нь хөөцөлдөж үзээгүй, хөөцөлтөөч барж үзээгүй. Харин хөөцөлдсөн сэтгүүлч нар нь өөрсдөө шоронд ордог байсан. Тийм биз дээ. Гэтэл өнөөдөр Монгол улс даяараа энэ төрийн өндөр дээд албан тушаалтнуудын тухай тэдгээрийн ёс зүйг ярьж байгаа нь маш сайшаалтай. Гэхдээ энэ ямар талаас хэрхэн яаж те орж ирж байна гэдгийг бид нар бас маш сайн судлах хэрэгтэй. Ёс зүйг яаж хуульчлах гэж байна? Ёс зүйг ямар хэм хэмжүүрээр хэмжих гэж байгаа юм те? Ёс зүй гэдэгт өөрөөсөө ямар хариулт өгж байгаа юм бэ? Тийм үү? За өөрсдийнх нь нүднээс далд хулгай хувхаа болохоор нүднээс далд бол бүх юм одоо хүлээн зөвшөөрөгддөг ийм нийгэм биш үү манайх чаа. Ил бол ерөөсө бүдүүлэг үгэнд хүртэл цочирддаг те. Одоо муу мухай үг хэллэгтээ ард түмэнтэй хэрэлддэг гэд өөрсдийнх нь түмэн олон хэдэн сая троллуудыг те тэрийг очиж бодоо олгоод тэрний шарыг малтаад тэрний голыг маажаад тэрнээс тийм үг сонсоод иргээ явуулчих. Мэдээж хүн л юм чи 10 нь шүү дээ тийм биз дээ. Хүний ингээд амьдралд те өчнөө одоо таагүй зөндөө олон явдлууд болж байна. За тий шинийн нэгэнд тулгай орсон эмэгтэй хүн гэртээ ингээ гэр орноос хамруулчаад энэ нөхцөл байдал ийм болцсон байна гэд мэдээж алдсан хүн 15-тай хол ойрын хүн бүрийг хардна үсттэй. За тэгээд тэгсэн чи яасан? Нөө түмэн троллуудаа амьд болон амьгүй баахан троллуудаа явуулсан. За тэгээд тэднэрт нь хандаа та нар ийм тэнэг байна гэд хэлчихээр ард түмний тэнэг гэлээгээд гомдоод идэх. Өрөөсөл энэ ч өөрөө зохион байгуулалтад улс төрийн нэг юм явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг манай Монголын ард түмэн ухаантай штэ. Монголчууд монгол хүний саруул ухаан гэдэг чинь үнэн багхгүй юу? Яг цагаа тулахаар маш ухаантай. Хин үнэн яриад, хин жүжиглээд байна гэдэг маш сайн мэддэг ард түмэн багхгүй юу? Тэгэхээр энэ хүмүүс шүүн тунгаан. Харин энэ эргүүлэн татах тухай хууль хиний зүгээс зэвсэг болж орж ирэх гэж байна. Хиний зүгээс үнэхэрийн ард түмэнд эргүүлэн татдаг эрхийг нь олохын төлөө явж байгаа гэдгийг цаг хугацааны туршид бас харах байх гэж бодож байна. Та энэ хуулийн төслийг уншиж үзсэн үү? Би ерөнхийлөгчийнхийг бол уншиж үзээгүй байна. Би өөрийнх дээр ер нь бол нэлээд сайн ажиллаж байгаа. Миний хостын парламентод орсон байгаа шүү дээ. Та бүхэн ч гэсэн бас харьцуулаад үзээсэй. Ялангуяа хэвлэлийнхэн тий. Ерөн энэ одоо анализ хийдэг хүмүүс сайн харьцуулаад үзэх юм бол хамгийн наад захын жишээ. За Монгол улсын нийт иргэн улсынхаа ашиг сонирхлын төлөө ажиллана гэд тангараг өргөж байгаа шүү дээ. Тэгээд тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ гэдэг. Тэгвэл нийт иргэн ашиг сонирхлын улсын ашиг сонирхлын төлөө ажилласан гэж хэлж чадахгүй энэ хүмүүс өөрсдийгөө иргэдийнхээ боломжийг хулгайлчаад бүхэл одоо иргэдийн сайн сайхны төлөөх сангуудыг өөрсдийнхөө мэдээлэлд ойрхон сүлжээгээр дамжуулж ах トゥ амраг садан тэ бүх одоо нүх суваар дамжуулж эдэлчихэд өнөөдөр энэ хүмүүс өөрсдийгөө иргэн улсын ашиг сонирхлын төлөө ажилласан гэж хэлж чадахгүй. Тийм биз дээ. Тэгсэн мөртлөө наараа гэж нэг бүдүүлэг хөөхөн тэ ингээд станерээ ингээд баруун солгоо хэрэлдээд байдаг гэж хэлдэг. Гэтэл би энд иргэн ашиг сонир иргэний төлөө, улсынхаа төлөө чадах бүхнээ хийгээл чадхаасаа чадахгүй хүртэл явж байгаа шүү дээ.
Тийм биз дээ. Шүн ингээд байна л да. Иргэд юуг ёс зүй гэж үзэх юм бэ гэдэг чинь өөрөө маш сонирхолтой асуудал байгаа хгүй. Энд чинь дэндүү том өргөн хүрээнийх. Энийг ерөөсө сегментчилж те детальчилж ингэж тодорхой заахгүй юм бол энэ тангарагчин өөрөө маш ерөнхий байна. Энэ тангараг дээр жишээлбэл ямар хуулийн үндсэн хуулийн болон бусад хуулийн гэж зааж өгөхгүй юм бол эн чинь өөрөө зөвөр маш ерөнхий. Хамгаалах үедээ бол хэнийг ч хулгай хийсэн иргэний боломжийг хулгайсан ч байсан хамгаалчихна. Зайлуулах үедээ бол нэг үг хэлсэн дээр ч дөрөөлө зайлуулж болдог ийм хууль байж бас болохгүй байхгүй. Тэгэхээр зэрэг энэ өөрөө амьдралд хэр бодиттой байх юм бэ? Үнэхээр энэ яг улсын сайн сайхны төлөө тэ гишүүдийг ёс зүйтэй байхын төлөө хулгай хувхай хийдгүү байхын төлөө байж чадчихна үгүй юу гэдгийг ард түмэл өөрсдөө тэнцлэнэ. Иргэд ингээд байна л гişүнэ. Таныг бол одоо өмнө нь бол одоо юу гэдэг сошиал платформ дээр итгэвхтэй бас тодорхой хэмжээний эмэгтэйчүүдэд ийм нөлөөлөгч эмэгтэй гэж хардаг иргэн байсны хувьд одоо болохоор та улсын хурлын гишүүн учраас бүдүүлэг үг хэллэг дээр хүртэл иргэд эмзэглээд ингээд шаардаад байна л да. Та болохоор ингээд бүдүүлэг үг хэлсний төлөө ингэж намайг болохгүй гэж бухимдж байна. Тийм ээ. Тэгэхээр энэ хоёр дээр маш том ингээд ойлголтын зөрүү байна штэ. Ялангуяа та бол Японд одоо сургууль төгссөн, Японд бол ёс зүй, соёл гэдэг бол бүр номер 1-т байгаа учраас магадгүй таныг бас тэнд сурч боловсрал эзэмссэн хүний хувьд тийм зэргийн ёс зүй бас шаардаад байгаа хэл та. Одоо жишээлбэл ийм байгаа л да. Жишээлбэл зүгээр явж байгаа иргэнийг би тэнийг мангарыг нь дуудаад толгой төрөөгөө тоншоод та нар ийм бай, та нар ийм бай гэдэг байгаа биш шүү дээ. За тэгэхээр та бүхэн бас мэдчихэж байгаа Монголд Facebook дээр гэхэд хэдэн сая аккаунт байна. Монгол бас хэдэн сая иргэнтэй. 3.6 сая иргэнтэй боллоо. Энэ бүх одоо нялхаас хүүхэд багчуудыг нийлүүлээд шүү дээ. Гэтэл Монгол улсад 10 гаруй сая аккаунт байна. Ердөө л аккаунт нь гэхэд тэр эн чинь өөрөө хүн болгон хідэн өөрөөсөө гадуур хичнээн одоо аккаунттай байгаад байгаа гэсэн үг биш шүү дээ. Тэр энэ дээр бас цахим ямч гэсэн ажилламаар байгаа. За троллуудыг хэн ажилуулж байгаа юм? Мөнгөтэй хүмүүс яах гэж ажиллаж байгаа эрх мэдлийн төлөө шүү дээ. Тэр энэ өөрөө манай монголчуудын юм сүргийн сэтгхүйтэй улс шүү дээ. Тийм биз дээ. Олон хүн хуйлраад энэ зөв, энэ тийм гэжээвэл энд байгаа хүн хүртэл юу илээ за нэрээ эдрийн зөв юм гээд тэрэн лөө ордог учраас энэ троллуудыг хөлсөж байгаа. Гэтэл троллууд гэдэг чинь нүрээ нуугаад улс төрчд нь ингээд мэддэхгүй л бол иргэдийнхэн боломжийг хулгайлаад ингээд ийлдээ сайхан цэмбигээл гой юм яриаг явж шít. Яг тэр шиг троллууд нь нүрээ нуучгаараа хэнийг ч юу ч доромжилж хэнийг ч үнэт зүйл рүү халдаж чаддаг байгаад шít. Тэгвэл бид нар яах юм? Өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй үсттэй. Улсын хурлын гишүүн боллоо гэд өөрийнхөө бүх юмыг доромжлуулаад бүх юмд халдуулаад ингээд юу ч ирсэн ингээд байж гинэ гэж бид нар тангараг өргөөгүй штэ. Биднэрт хүн байх эрх нь байгаа. Тийм биз дээ. Ямар ч хүн чамайг мөн мөрөөр чи хиндэж гай болоогүй явж итэл өөрийнхоороо байсны төлөө чамайг дарамжлахад чи гайхна. Чи хариу үг хэлнэ үсттэй. Гэтэл яагаад ингэсний төлөөд өөртөө могоон толгойг модоор согшоод тогшныхын гайхав гэдэг гихчээр мөн мөрөөр хүн ажил хөдөлмөрөө хийгээд чадхаараа амьдраа явж хахад яадаг вүлээ тогшиж элдвэр тогшиж голын маажиж ингээ бүр хүний ингээд бүр байц суухын аргагүй болтол хідэн саяулаа дайрчаад тэгээд хариу авахаараа яадаг. Троллууд нь зориулаа хэдэн үг хэлчихээр л арт түмэн тэглээ, арт түмнийг инглээ гэдэг. Үгүй шүү дээ. Арт түмэн ухаантай, арт түмэн хэнийг нь ингэж хэлв, хинд хандаж энэ бухимдал гарав гэдгийг маш сайн ялгаж залгаж байгаа. Тийм учраас яг жинхэнэ арт түмнээс асуугаарай. Үгүй яхав одоо янз бүрийн санаа боталтай байхыг үгүйсэхгүй. Гэхдээ яг жинхэнэ бодит арт түмнээс жишээлбэл асуух хэрэгтэй байхгүй. Таныг ингэж явж байхад хин нэгэн ингэж байвал таныг мөрөөрөө явж байхад чинь хин нэгэн эрхэнд чи халдаад байвал та яах вэ? Хинч зүгээр ингэж дуртай таатай явахгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэр яг л юм. Өөрт чинь тийм юм ирүүл яах вэ гэдгээр бодоход бол энэ бол нэг тийм амар гайхаал, цочоол, игдүүцээл одоо юу гэдгийг одоо ингээд ах реакцлаад ах шаардлагагүй юм гэж би өвдө боддөө шүү дээ. Гэхдээ нэг юм байгаа. Хүн болгоо надтай адилхан биш. Би бас хүн бүртэй адилхан биш. Би бас нэг над шиг зөндөө олон иргэд байгаа шүү дээ. Өөрийг нь мөрөөрөө явж яхад нь ингээд чадхаараа хичээгээд явж яхад нь шарын майцсан хүмүүс, голын болцсон хүмүүст адилхан хариу өгдөг зөндөө олон иргэд байгаа үстэй. Ер нь баг нийт иргэд л чимээгүй явахгүй дээ. Тэгэхээр би тийм хүмүүсийн л нэг төлөөлөл авахгүй юу? Нийгмийн сүлжээнд таны гаргаж байгаа илэрхийлэмж бол
баг маргаашийнхаа улс төрийн карьерийг бодохгүй энэ одоо парламентын бүрийн эрхийн хугацаагаар дуусгар болж байгаа юм байлгүй дээ. Тийм учраас ийм зоригтойгоор дуурж ийн гэж хэлээд байна. Тэгэхээр та улс төрийн карьераа дуусгах гэж нэг хоёрдугаар иргэний зориг ногоо намаас намын даргуулан таныг бас ингээд явуулах хөөх тухайн асуудал бас яригдж ийн гэж байна. Та энэ дээр бас нэг байр суурь илэрхийлж. Иргэний зориг ногоо нам дээр манай нам дээр намайг явуулах тухай асуудал ярьсны бол би мэдэхгүй байна. Нам бол хоёр талтай хуваагдчихад байгаа юм шиг байлээ. Гэхдээ надад нам мантай тийм цаг үед байла. Өнгөрсөн хугацаанд. За одоо мэдээж ажиллаа орж амж намд юу болоод байгаа юм бас сонирхъя тий. Одоо бас анхаарал тавья. За улс төрийн карьер дууссан ч яах вэ? Би угаасаа улс төрч болох гэж төрөөг байхгүй. Тэ би зүгээр л хүн байх гэж би зүгээр сайхан амьдрах гэж төрсөн бусдын адил нэг л эмгтэй байсан шүү дээ. Нийгмийн амьдрал худлаа байна, буруу байна, болохгүй бүтггүй байна гэдгийг би хэлж явж байгаа л тэгэл энэ улс төр гэдэг рүү гусаад орсон шүү дээ. Тэгэхээс би энэ улс төрөөс ингээ баяжаад улс төргүй бол амьдрч чадахгүй. Улс төрийн одоо төрийн алтан халбаг 100-аар төрсэн те төрөөс өвчаатай төрийн боломжоор амьдрахгүй бол амьдрч чадахгүй хүн биш учраас надад энэ чигдээд хорогдоод ах юм байхгүй. Гагцгүй би нэг л зүйлд харамсаж байгаа. Нэг л зүйлд хорогдож энд байгаа. Тэр нь юу вэ гэхээр зэрэг надад итгэж те за манай наараа л гараад стан нэрээ энэ төр иргэн хоёрыг сайн холбож өгөх бах. Ядчил манай наараа үннийг хэлэх бах. Ядчил манай наараа бидний хэлснийг хэлье гэж энд дамжуулах байх гэж бодож итгэл найдвараа тээж байгаа хүмүүсийн л сэтгэлийг бодож надад харамслаа байх уу гэхээс ш өөр энд хорогдох чигдэх те одоо юу ч байхгүй. Гэхдээ та энэ парламентод улсын хурлын гишүүнээр сонгогдож орохдоо өөрийн нэг итгэл үнэмшилтэй л орсон байж таарсан. Энэ зүйлийг нэг өөрчлөөд ганц ч гэсэн зүйлийг өөрчлөе гэхээр та энэ парламентод ганцаардж гинөө. Улсын хурлын эмэгтэй гишүүд ер нь хоорондоо хэр ив зүйтэй хуулийн төсөл ялангуяа одоо эмэгтэй гишүүдийг болвол охид эмэгтэйчүүд хүүхдийн эрхийн асуудал дээр хамгийн их дуграасаа гэж одоо хүлээдэг тий. Гэтэл энэ парламентод байгаа эмэгтэй гишүүд ингэж чадж гинөө. Ер нь бол энэ улсын хурлал миний төсөөлснөөс шал өөр газар байсан л та. Ер нь яг үннийг хэлэхэд надад амьсгалагч боломж байдгүй. Яг үннийг хэлэхэд амьсгалагч маш давчуу байдаг. Тэгэхээр би юм худал хуурмаг газарт хэр удаан тисхээ би өөрөөсөө бас их асууж байгаа өдөр болгоо. Хэр удаан тисэж хэр удаан энд бачуурч одоо суухын өөрөөсөө ч бас асууж байна. Тэгэхээр зэрэг одоо тэгээд цаг хугацаанд харах бах та. Тэгэл заримдаа үгээ хэлэл бүр бэлмэр санагддаг байх. Гэтэл ямар юм намаа чангадаг вэ гэхээр үнэхээр хүмүүсийн итгэл сэтгэл энэ нэг ингээд нэг жоохон тисээд өгөөсөө ингээд нэг юмыг өөрчлөөд өгөөсөө үнэхээр бас хүн чинь шантард юм байна. Үнэхээр энэ олон өөрөөсөө тис өөр хүмүүстэй ингээд нэг юм аялдан дагалцсан эрх мэдэлтнийг аялдан дагалцсан зусарч бялдууч ийм хүмүүсийн дунд орохоор хүн үнэхээр бачуурд юм билээ. Тэгэхээр би одоо өөрийгөө энд хэр удаан тисгэл үцгэл үлдлээ Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөл хэрвээ батлагдаад магадгүй таны нэрийг хамгийн түрүүнд оруулж ирээд эгүүлэн татъя гэвэл та яаж хүлээж авах вэ? Үгүй яах вэ? Тэрийг тэгэл энэ олонх нь одоо нөгөө манай энэ парламент чи ер нь их сонин парламент шүү дээ. Олонх нь заяа. Олонх нь эрх ашигын мэдлэлт. Олонх нь өөрийнхөө эрх ашигын төлөө л ажиллаж байгаа гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Олонх нь шүү. Олонх нь. Тийм учраас олонх яаж шийдэн тэр л одоо зарчмаар шийдэгддэг юм чинь надад бол бас нэг харамсаад нэг нааш цаашаа болоод ингээд юм байхгүй. Гэхдээ ер нь бол энд бол иргэд үннийг мэдэх, иргэд үннийг одоо иргэдийн ядаж үнэн үгийг хэлдэг хүмүүс нэгээр цөөрнө гэдгийг л ойлгох хэрэгтэй. Гэтэ миний хувьд бол харамсаад байх юм байхгүй.